Бас цаг үеийн асуудлаар арц намын бүлэг ээлж тусаар хуралдах шаардлага гараад арц намын бүлэг хуралдаад тарлаа. Гол асуудал тодорхой асуудал нь Монгол Улсын засгийн газраас засгийн газрын дэд сайлуудыг томилж байгаа асуудал нэг талаасаа нөгөө талаасаа ер нь энэ төрийн үргэлгэн бүтэц хизээ яаж буурах юм бэ? Аж ахуй нэгжүүд, татвар төлөгч аж ахуй нэгжүүд чинь хэцүү байдалд орлоо. Түрүүчээсээ дампуурлаа. Бид нар татвар хураах төрийн хүчирхийллийн тухай яриад байдаг. Нөгөө талд нь татвар төлж байгаа аж ахуй нэгжүүдийн чинь нөхцөл байдал өнөөдөр нөгөө аж ахуй нэгжүүд ч одоо яг тасарлаа. Энэ нөхцөл байдлуудыг байхад өнөөдөр төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр бас үйлчилж байна. Энэ нөхцөл байдлууд байхад Монгол Улсын засгийн газраас үндсэн дэд сайлуудыг нэмж томилж 40 сайттай болж хувирч байна. Энийгээ тайлбарлахдаа хяналтын менежер, бүтээмжийн менежерийг цонхтгосон ийм тим гээд худлаа үнэн тоо энэ бүгдээрингийн цонхтгох ёстой. Энэ байтугай засгийн газар маш олон баг нийт засгийн газрын төрийн албан хаагчдын 8% гэдэг үндсэн чиглэлдээ тоонууд оруулж ирж байсан. Энэ бүхэн ингээ байхгүй болж байна. Тэгээд арц намын бүлгээс ээлж тус сурал хийгээд шаардлагын гарах нь Монгол Улсын засгийн газарт Монгол Улсын ерөнхий сайдад шаардлага хүргэх нь зүйтэй гэдэг одоо гаргасан болохоор санал нэгтсэн. Би шаардлагыг 5 хүнд уншиж танилцуулъя. Шаардлага Монгол Улсын засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй улс төрийн систем авилгал бүрэн эдэгдэж язарсны уршигаар эдийн засаг зогсон байдалд орж эдийн засаг агшиж хэлж байна. Аж ахуй нэгжүүд татврын өртөө дансаа хаалгаж боловсруул эрүүл мэндийн салбар илгээрээ хэвтэж иргэдийн амжилгаад оройтож эмзэг хэсэг нь хөмсний хомсдолд орох аюул нүүрлж байна. 2025 оны төсвийн орлого тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаанд хийгдэхгүй аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй эх оны төсөв өртөө эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Нэн даруй татврын дарамтыг бууруулж эдийн засгийн өсөлтийг тэтгэх төрийн данхар үүсгийг сонгох засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ. Ерөнхий сайд Гомжовын Зандан шатрын засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуй нэгжүүдийн хувьд тулгымдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй иргэдийн амжилгааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн давхар үтсийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр айгинтлах байгуулах харлан шийдвэрүүд гаргаж байна. Үүгээр өмнөх засгийн газрын алдаа завхарлыг засаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, авилгалтай тэмцэн гэж найдсан олон нийтийн иргэдийг хөсөрдүүлж байна. Иймээс арчилсан намын бүлэг ерөнхий сайд Гомжовын Зандан шатрын засгийн газрын өнөөдрийн 2025 оны 10 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томлох шийдвэрээ цуцалж засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цонхтох санал боловсруулж намрын чуулганд улсын их хурлд оруулж ирэхийг арц намын бүлгээс шаардж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг арц намын бүлгээс тавих болно гэдэг дээр арц намын бүлгийн гишүүд санал нэгдэж шаардлагыг баталсныг та бүхэндээ бас дуулгая. 128 бүтээмжийн менежер танаа хаасан гэж бодлогдсон хахаг яа огцруулах гэж төлөө урдгийх байсан. Одоо тэр хүмүүст огцруулах гэж арчилсан намаас 128 бүтээмжийн менежер гэж ба ер нь Монгол Улсын төрд ажиллаж байгаа иргэд ардын намын иргэн арчилсан намын гаралт иргэн дахиад дээрэс нь ер нь Монгол ардын намын засгийн газар гэж байхгүй. Хэрвээ тодорхой тооны иргэд ажиллаж исэн бол энэ Монгол Улсын иргэн Монгол Улсын төрийн байгууллагад ажиллаж исэн. Арчилсан намын хувьд хамтсан засгийн газраас гарсан бид нар ямарваа хүнийг ажилуулах, ямарваа томилгоонд оролцох бодлогын байр суурийг ганц ч удаа баримталж байгаагүй. Эр баригч намч одоо засгалж штэ энэ хүмүүс эцээдээ тавина уу, яана уу энэ хамаас нэг юм аа. Танаас хэдэн бүтээмжийн менежертэй дээ. Бүтээн багт дээр шийдэх хэд байгаа юм бэ? Манайд бүтээмжийн менежер гэж байхгүй. Ер нь одоо тэгээд тэр чинь халагдаад явсан байлгүй дээ. Арчилсан намаас болов тийм тодорхой тооны тавьсан дахиад дээрэс нь энийг хамгаалж өнгөөлж байгаа, энийг хаацаалахын тулд асуудал ярьж байгаа зүйл огтхонч байхгүй. Та бүхэн зүгээр хардлага сэргэлгээр асуудалд хандж байна. Сайд өнөөдөр танилцлаа. Энэ дэд сайд нарын хувьд яг энэ салбар яам авч явах хэмжээнд нэгэн хүмүүс гэж юу харж байна уу? Эсвэл хүнд зориулагдсан суудал хагаад билүү хувааж байгаа үйл гэж юу харж байна? Та баг өөрөө хариулчлаа. Хүнд зориулагдсан суудал билүү хувааж байгаа. Засгийн газар улс төрийн нөхцөл байдлаар гишүүдэд болоод дархлаа хамгаалалтаа хийж байгаа л асуудал. Та баг өөрөө асуултанд хариулчлаа. Бүлгийн гишүүд нь бүгд одоо нэгэн байр суурьтай байна.
Сая бас яралтайгаар ээж тусаар хуралдаад ирс зүрдээд асуудлыг олохороо шийдээд л явж байгаа. За тэгээ та бүхэн мэдж байгаа бах аж ахуй нэгжүүд чи одоо 75 мянган аж ахуй нэгж өртөө байна. Зөвхөн одоо сүүлийн үеийн мэдээгээр 20 гаруй мянган аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлж байна. Дансын хааж эхэлж байна. За дахиад дээрэс нь би та нарт бас нэг мэдээлэл нэмж хэлэх ёстой байна. Монгол Улсын засгийн газраас Монгол банкнаас валютын нөөцийг 6 тэрбум долларт хүрлээ гэдэг. Яг үнэндээ Монгол Улсын урсгал тэнцэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрбум гаруй долларын алдагдaltaй байгаа. Буурч байгаа. Цэвэр нөөц буурч байгаа. Хөгжлийн банкны 500 сая доллар зэрэгээр арилжааны банкуд нийслэгээд гаднаас одоо үндсэндээ баг одоо янз бүрийн их усрууд нийлээд 2 тэрбум шахам долларын зээл өр бонд хэлбэрээр л авсан байна. Ямарваа нэгэн Монгол улс гадаад худалдаа урсгал дансны тэнцлээрээ алдагдал ашигтай гараад Монгол улсын нөөц валютын нөөц нэмэгдэж байгаа нэг ч зүйл байхгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн макро үзүүлэлтүүд чинь наад төсөв татврын орлогууд чинь тасарч байна. Наад валютын нөөц чинь бодит байдлаараа цэвэр нөөц чинь валютын нөөц чинь буурч байна. Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангууд чинь бүгдээрээ хоосон байна. Яг одоо тийм тэрбумаар байтугай 100 саяарч нэмт зардал гаргах юм нөхцөл байдлын ус орнд чинь байхгүй шүү дээ. Ийм байхад одоо 40 сайттай засгийн газар ингээд ажиллах нэ. Саяны дээр хяналтын менежер дээр чинь нэмээд тоо нийтдээ 126 гэж байна. Энээс ардчилсан намаас би ч тоог сайн мэдэхгүй байна. 2 гартай тоо яригддаг. Та нар боддоо ардчилсан нам засгийн газарт хамтраад 8 сайд 20 менежер л томилсон. Тэгэхээр ардчилсан нам харин ажил хэргийн төлөө, зарчмын төлөө тэр хяналтын зарчмын төлөө цөөхөн хүн ардчилсан намаас орж ажиллажээ. Ардчилсан нам энэ дэм алуун тушаалын төлөө ардчилсан нам засгийн газарт хамтарсан байна уу? Та нар боддоо 8 сайд 20 менежер хүн нам тэрнээс олно. Монгол ардын нам тэрнээс угаасаа 200 мянган төрийн алба болоо төрийн өмчт компани. Ардчилсан нам 20 хүн хяналтын менежерийг тавьсан байна. Энэ бол ардчилсан нам асуудалд бас өнгөрсөн хугацаанд зарчимтай хандаж ирсний нэг илрэл байхаа гэж бодож байна шүү. Өмнө нь яагаад хяналтын менежер нөгөө төрийн нэг удаа үйлчлэх санаасан гэж хэлсэн шүү дээ гэж байна. Тэгэхээр тэр хуулийн төсөл чинь одоо өргөн барих болж байгаа юу гэдэг нь сан тэргийн тест пресс юм уу? Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хийж байгаа компани үрийг болон жишээ төрийн амлан маягаар ингээд гаргуулсан гэж байна. Тэгэхээр төр яг төрийн өмчт компаниудаа өөрийн барагдуулаад ингээд авчдаг юм байж аж ахуй нэгжүүдийг хэн хамгаалах юм бэ? Та нар гаваас хүчин болоод ингээд дуурч хэлбэ гэж бодож байна. Одоо тэр хуулийн төсөл чинь яаж хийх вэ? Би бас өмнө нь тодорхой хэлж байгаа. Ер нь энэ эдийн засагт болоо татврын орчин цогц шинжил хийх хэрэгцээ шаардлага аль хэзээний үүсчихлээ. Бид нар урд өмнө бид нар ардчилсан намын бүлэг дээр өнгөрсөн оны төсвөөс аваад төсвийн тодтолоос аваад ерөнхийлөгч хориг тавьсан төсвөөс аваад бид нар маш олон удаа хэлжсэн. Энэ бүхэн одоо батлагдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж 3 их найдаар төсвийг хасаад 6 сард тодтол хийж 2 их найдаар буюу 5 их найдаар энэ Монгол Улсын төсвийг хассан байхад одоо дахиад 2-оос 3 их найдаар тасардсан байна. Тэгэхээр энэ засгийн газрын төлөвлөлтийн чадвар ямар байна? Нэг талаасаа нөгөө талаасаа бодит эдийн засгийн тэр татвар төлөгчдийн чинь бааз суурь бодит байдал чадвах нь ямар байгаа? Ийм л байдалтай байна шүү дээ. Ийм учраас нэгдүгээрт нь Монгол Улсын эдийн засаг татврын орчинд диж бүрэн шинжилэл хийх ёстой. Энэ шинжилэл энэ реформтой тэнцүү хэмжээний татврын өршөөлийн асуудлыг ярих ёстой гэдэг санал санаачлагыг ардчилсан намын бүлэг дээр ажлын хэсэг гараад зөвлөхүүдийн төвшөнд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгж байгаа. Харин тэр өршөөлийг бас янз бүрээр олон нийтэд тайлбарлана. Би анхны хуралдаар ч хэлсэн. Энэ жижиг дунд үйлдвэрлэлд илүү хамаарыг. Энэ дээд хэмжээтэй бай гих зэргээр олон асуудлуудыг энэ дээр энийг 100% өршөөх биш тодорхой хувь хэмжээгээр 50%, 40%, 30% төлөвлөлээд татврын орлогоо цуглуулад дахиад шинэ татврын орчинд татврын реформ хийсэн шинэ орчинд ажиллаж цаашаа хөгжил дэвших өсөх бололцоог нь хангая гэдэг агуулгын хүрээнд бид нар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа. Олон нийтэд ингээд мөрчлөгдөд ардчилсан намын бүлгээс гаргасан мэдээллийн хүрээнээс болоод дан өршөөл гэдэг үгийг нь авналаа. Энэ бол реформ гэдэг үг өмнө нь байгаа гэдгийг та бүхэн тодтогч хэлье. Тийм. Улсын хурлаар зарим ардчилсан намын гишүүдээр тухайн үед бас хамтдаа явж төлөө төрийн гэрээ байгуулсан байдаг шүү дээ. Жишээлбэл яг төр хороо байгуулах хэсгээр та саналаа нэгтгэсэн юм агааш тэр жишээлбэл ямар саналтай олцсон юм. Тэгээ гишүүд одоо өөр өөрийн байр суурьтай би олонх гишүүд энийг дэмжиж байгаа хаа гэж бодож байна. Ер нь ардчилсан намын хувьд аливаа асуудлыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнтэй, зарчмын дагуу, хуулийн дагуу байх ёстой гэдэг бид нар маш энгийн шаардлагыг л асуудалтай. Яг одоо сая нэгд өдрийн хуралдаар бас та бүхэнд бас мэдээлэл хийжсэн.
төрийн болоод алууны нууцын тухай хуулийг одоо ингээд өргөн барихад бэлэн болоод санал аваад өргөн барих саналаа гаргаж байна. Энэ даалд нууц зүйлийн чинь цаана л асуудал байдаг. Магадгүй энэний цаана хардлага их байдаг. Тэгэхээр яг одоо үндсэндээ тэр харьбины гэж байгаа хил бололтын гэрээний асуудал үнэхээр ямар нэгэн хууль зөрчөөгүй асуудалгүй байл одоо сайн л байна шүү дээ. Энийг ил тод нээлттэйгээр хилцэх бололцоог нь улсын хурлд хангаж энэ шалгалтын төр хороогийн байгууллага. Өрн байна гэж чинь энэ нөгөө хуулийн хугацаагаар боломжтой юу? 60 хоног гэдэг бол Бид нэр одоо дараагийн бүлгийн хурлаар энэ асуудлуудыг одоо эх 7 хоногийн ээлжид бүлгийн хурлаар асуудлуудаа тавиад хэлэлцээд явна. Энэ асуудал дээр одоо яаж сая бол бид нэр ээлжид тусаар асуудлыг яриад эхний ээлжинд энэ шаардлагуудаа гаргаад бид нэр засгийн газрыг одоо сая онцноор зөвхөн дэд сайдын асуудлуудаас гадна засгийн газрын өнөөгийн энэ данхар үтцийг цонхтгох саналаа бас боловсруулж бид нар энийг хамтдаа хилцэх ёстой гэдэг юм байр суурийг илэрхийлж байна. Зөвхөн одоо бид нар асуудал дэд сайд гэдэг дээр шууд одоо онцгой нь бас одоо тухайн нь ярихаасаа урдаар энэ асуудлыг системээр нь хэдүүлээ ярил л да. Энэ бодлого яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ? Энэ асуудлыг нэхэд идэг энэ асуудлыг засгийн газар оруулж ирэхгүй. Ингээд төсөвчин тасраад, ингээд бизнес өвчин дампуураад энэ ус орн чинь төсвийн алдагдал энэ зүйлд орж штт. Санхүүгийн жил болсон гэтэл банкны байгууллагыг банкны ажиллаж байгаа одоо үйлдвэрлэгчтэй ажил олгогч нар төрөөс мөнгө авч чадахгүй байж байна. Татвараа төлөе гэхээр төрөн мөнгө төлөөгүй байдаг. Ийм уялдаа холбоогүй харилцаа одоо шиг хамгаалаагүй шийдвэр гаргаснаа. Тийм ээ. Дээр нэмээд ингэж явж байгаа чинь тэр аж ахуйн нэгжүүдийг одоо тэр дансын хаагаад бүрмөсөн зогсоож явж байна. Тийм бүхэн буруу үстэй. Та нар юу гэж бодож байна? Тэр хөрөгч намын эсрэг одоо сөрөгч яаж ажиллах. Одоо энэ үйлдвэрлэгчд иргэдийн амьдрал бол сая хэлж байгаа зүйлүүдээр иж бүрэн реформын асуудал төслөө бид нэр оруулж ирэх ёстой. Энэ Монгол Улсын засгийн газраас оруулж ирэх ёстой. Одоо жишээ нь бизнес эрхлэгчдэд иргэдэд ээлтэй хуулийн төслийг жишээ нь Арчсан намын бүлгийн гишүүн, төвшин гишүүн санаачлаад өргөн барьсан. Хаврын чуулганд өргөн барьсан. Одоо хүртэл хилцэх жагсаалтанд байхгүй. Бид нар оруулдаг. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирээд хилцэн гэдэг төвшин гишүүний өргөн барьсан хуулиар одоо хүртэл дараатаа бид нар шаарддаг. Нөгөө талд нь засгийн газрын хүлээж ийн гэдэг. Гэтэл нөгөө засгийн газрын бодлогын өөрчлөлт хаана байгаа? Орж ирж байгаа нь томилгоо, зардал нэмэх, төрийг том болгох. За баярлалаа өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд.